совин. Би чухал эргийн мөрдөн байцаагч байсан. Хошууч готовтой яамныхаа эмнэлэгт нэг удаа хамт хэвтэж эмчлүүлж байсан юм. Эмнэлэгт өдөр хоног өнгөрөөж байгаа улс хойно алба амны яриа хууч дэлгэж цаг нөхцөөн. Бид готвоор хэрэг яриулах дуртай. Тэр ч насаараа мөрдөн байцаагч хийсэн хүн олон сонин хэрэг ярина. Нэг удаа бид баахан зөн совингийн тухай яриа гарах үед готвгаа ийм нэг хэрэгтэй таарснаа бидэнд хуучилсан юм. Хүү амны хэрэг. Төмөр замын вокзалын ард замчдын байрны буланг тойрон хоёр залуу харж чадлаараа гүйж хүмүүсээ бариад аваараа хүн хутгалаад зүгтаачлаа гэж хашгирсаар хид хідэн байшингийн булан тойрч хөөсөн боловч барьж чадалгүй эргэж ирэв. Удалгүй бүрий тасарч харанхуй нөмөрсөн тул алуурчин голох найдвар хүндэрчээ. Сэргийлхийн шуурхай эсгийг ирж гэрт нь үзлэг хийхэд 20 гаруй насны залуу зүрхэн тус газараа хутгалуулж газар дээрээ нас орсон байлаа. Үзлэгээр онцын сэжигтэй улмөр илэрсэнгүй. Талигаач найз Баатар Болтнор ярихтаа. Талигаач бид гурав юу мараад сууж байтал гаднаас цагаан малгайтай, хөх цовтой, өндөр залуу орж ирээд айл сургалсан. Тэр нилээд халамцуу болтой харагдсан. Бид асуусан айлыг нь мэдэхгүй гэтэл та нар мэдэхгүй байхдаа яадаг юм гинж агсарснаа. Ханцуунаасаа гинт хутга гаргаж талигаачийг хутгалчаад ойртож ирсэн бүхнийг алан шүү гэж хутгаа урдаа барьсаар ухарч гарчээ. Тэд дэмийл нөхрөө түшиж аван хэвтүүлмэгц хойноос нь гарч хөөсөн боловч барьж шатсангүй алдчихлаа гэж шинж дөрөх зүсийг хэлж бичүүлв. Сэргийлхийхэн тэднийг олон нийтийн газар үзүр үйлчлэгээний газруудаар дагуулж явж янз бүрийн улсуудын зургийн цомог үзүүлсэн боловч олдсонгүй. Эхийн совин. Мөрдөн байцаагч готов хэргийг хүлээж аваад талигаачийн эмэгтэй дүүг нь хохирогчоор тогтоон байцааж дууссаны дараа гэр орон талигаачийн амьдрал ахуйн талаар албан ёсны бус яриа дэлгэн хүүрнэт суутал тэрээр хачин шүү. Яг тэр 22-ны орой талигаачийн нас барсан гих 17 цаг 35 минутын үед манай ээж галаа төлд сууснаа гинтгэн л "Хүүе яаж байгаа юм бэ? Миний хүүг бурхан минь алчлаа штэ" гэж хоёр гараараа нүдэ даран хажуу тийш ойцсон. Би гайхаад "Ээжээ та яава юу болов" гэд толгойг нь өндийлэхэд "Яасан ёри юм бэ? Миний хүү яваараа ахыхаа хойноос түргэн оч ах чинь хүнд алуулчих шиг боллоо" гэж гинт хэлэхэд нь л ээжийн маань мэдрэлнэ гэж бодогдсон эргэлзэж юу ч гэсэн ахын хойноос очиход ах маань хүнд алуулчихсан сэргийлэх дөнгөж ирж байхдаа таарсан. Ахын хоёр найз Баатар Болтонор болсон учрыг над хэлсэн. Ээжид очиод яг үнэн байна гэхэд "Болтооч нь миний хүүгийн үе зайгүй найз нь. Би хүүшгээл санаж явдаг. Тэгэхэд" гэд уйлсан гэж ярив. Маргааш нь готугай гэрт нь очиход 50 гаруй насны ануухан авгаа уйд дарагдсан царайтай өгтөв. Гэрт нь орж үг солиход "Танд юу ч гэх юм блэ дээ. Тийм сайхан хүүгээ. ертөнцийн харж явах заяугүй амтан чинь" хэмээн хоолойнд орж нулимсаа арцснаа. Арайч хүүг минь тэгчхэргүй хүү шиг санагддаг байсан. Би хүүгээсээ л өөрсгөө сандаг байсан гэж нэгэн эзэнгүй хүний тухай өглөхтэн. Баатарын тухай ярьж байна уу гэж зориул хэлэхэд "Хүү яалаа" гэж зүгээр байгаа хүнийг хэлэх үү, харин Болтон л юм шиг байна. За тэглээгээд босоод ирэх биш дээ. Тэр өдөр миний нүдэнд гинтл харагдах шиг болоод совин татсан гэв. Готовгой буцаж ирээд хууль ёсны ямар ч баримт олохгүй энэ сонин учрлыг бодож сууснаа. Баатар Болтонорын хувийн байдал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг анхааралтай сонирхлоо. Баатар урд нь танхаа хэрэгт шийтгэж байсан гэр бүлтэй ажилтай, талигаачтай дотн найзалдаг. Болдон талигаачтай цэрэгт хамт байх үеэсээ нөхөрлсөн. Бие биенээрээ үргэлж очицгоодог дотны найзууд байж. Тэд арх удаггүй, зан аашинд нь ямар нэг сөрөг зүйлгүй байв. Харин энэ хоёр алуурчны зарим нэг төрх готол хувцсны өнгөн дээр жижиг зөрүүнүүд ахын сэжигтэй санагджээ. Ийхүү ээлжит байлцаалтан дээр сорилт хийхээр шийджээ. Хэрэгээ хүлээв. "За залуу минь, өнөөдөр хоёулаа үнийн юм ярилцвал яасан юм бэ? Чи ч бас ээжтэй хүн. Ингээд хуурамч дүр үзүүлж мэлзээд байхдаа санаа чинь зовхгүй байна уу? Талигаачийн ээж чамайг хүүшгээл санаж авсан. Та хизээч гисэн үнэнд гүцэгдэн шүү дээ. Та нар юунаас болоод нэгнийг алхтаа хүрсэн юм бэ" гэхэд Болдын нүдний харцтай ошилж нүүр нь минчиж ягаран чичирсэн хуруунуудаа базлан сууснаа. Уг нь алий гэж бодоогүй. Цогттайж киноны тухай гуруулаа ярилцаж байснаа бамбаагаар тун сайхан хамгаалдаг гэлцэн. Би галтгооны урт гутгийг аваад "Яваад ир.
Цагаан малгайч нь улаан болгоод үйгээд гоцолцоолоход найз маань сандал авч бамбаа олгон хааж тоглож байтал хутгийг сандлаар хаасаар над руу хүчтэй түлхэх үед гинт сандал нь мултраад эрчэндээ талигачийн цээж рүү хүчтэй дүргцсэн. Их урт хутга байсан тул дан цамцтай байсан найзын маань зүрхэнд нь хүртэл дүргцсэнийг мэдсэн. Ингээд Баатар ит хоёр айгаад сэргийлхийг төөрөлдүүлэх гэж гадаа худлаа хөөцөлдөж гарч үгээ нэгсгсэн юм гэж хэрэгээ хүлээж үлээ. Надад нэг ийм учрал тохиолдож үлээ. Энэ зүн совингээ чин заримдаа байдаг л болтой. Тэр нэгэн их хүний совин нь санаандгүй байтал огтхонд сэжиггүй байсан хүнийг зааж хэрэг илрүүлэхэд тусалж үлээ гэж ярьсныг би мартдаггүй юм. Сайн хүнтэй учирч сайхан амьдрна. Их чигээ харсан эцсийн мөч. 1993 оны 11 дугаар сарын 28-ны 14 цаг. Өвлийн эрч чангарч байгаль ээж мөнгөн дуулгаан өмссөн цагаахан өдөрсөн. Цаг мөчийг өртөөлсөн цагаан засан донд хар хэрэг гуаглах нь хин хүний сэтгэлийг сэртхийлгэн. Төрөл төрөсtöд байдаг байгалийн зүүн совингоор очихгүй ариун жаргал охин 10 дугаар хорооллын 4 дугаар айрны 38 тоодод лав жав гихч өвгнэд суудаг ээжийнхэн дүү алах ихч отхон баярын дээртэл гэр нонгорхоо ихч нь бааныхаа өрөөнд жорлонгийн хажууд сууж бахарна. Согтуу байна гэж бодоод хувцснаас нь татсанд хөдөлсөнгүй. Айн зочирдсан охин дээшээ хартал ихч нь хоолоогоо цагаан үгийн уяагаар боогоод өгчихсэн байлаа. Хөөлж бархирсаар ээжтэй очиж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэжээ. Тодруулбал Талигаач Отхон баяр нь 28 настай бүтэн өнчин 1987 онд эцэггүй хүү төрүүлсэн. Хүү ган зэрэг нь 7 настай. Отхон баярын ээжийн дүү болон цэвэг сүрэнгийн байдаг. Талигаач нь нэгдсэн 3 дугаар эмнэлэгт асрагчаар 7-оос 8 жил ажиллаж байсан. Сүүлийн 3 жил ажил эрхлээгүй. Хохирогч цэвэг сүрэн найз нөхдийнх нь ярьснаар түргэн замтай ил цагаахан нэгэн. Би сайн хүнтэй учирч сайхан амьдрна гэж найз цэрмад ярьдаг байжээ. Мөн өөрийн найз одон чимэгтэй хамт нэг байранд амьдарч буй лав жавын тухай. Өвөө намайг хөөж дуугаад байх юм. Би ямар ч байсан энэ өвөл өвлжин гэж ярьжээ. Хэрэг гарчээ хэн үлдэв. Учрал болсон газрын үзлэг шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хоолоод байгаа уяагаар хохирогч өөрийгөө хөнөх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Цогцсонд задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн оншоор баруун буглаг, баруун шилб, зүүн буглаг, зүүн сарвунд цус хуралт байна. Энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хөнгөн гэмтэл байна гэжээ. Ингээд цагдаагийнхан ахуйн хүрээнд хийгдвэл зохих шалгалтыг явуулахын зэрэгцээ хамт амьдарч байсан 56 настай лав жавыг шалгажээ. Тодруулбал лав жав нь 1938 онд Булган аймагт төрсэн дээд боловсралтай эдийн засгийн мэргэжилтэй ам бүл нэг хотын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан. Одоо сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт харуулын ажилтай. Найз дашторжийн ярьснаар лав жав бит хоёр хуучин хотын гүйцэтгэх захиргаанд хамт ажиллаж байсан. Одоо сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт ээлжийн харуулаар хамт ажилладаг. Лав жав нь арх хэрэгэлдэггүй дэндүү бүрэг. Би 11 дугаар сарын 27-нд манаатай хоноод 11 дугаар сарын 28-ны өглөө манаага лавг жавд хүлээлгэж өгөх ёстой байсан. Тэрээр нилээд хожигдоод 10 цаг 15 минутын үед ирсэн. Хаалгаа цоожilж чадахгүй байсаар удчихлаа гэсэн. Мананаас буугаад гэртээ амарч байтал оройн 19 цагийн үед лав жав манайх руу уцтаад. Отхон баяр над руу уцтаад байна. Гэртээ яваад ирээч нэг юм болоод байна гэж яриад юу алсан юм гэхээр хэлэхгүй байх юм. Бид хоёр ойрдоо муудалцаад байгаа. Урд шөнө 12 хүртэл нэг залуутай хамт суугаад байхарна. Та нар юу гэж гэрэл үлдэн асаагаад байгаа юм гээд тэр залууг нь хөөсөн. Өглөө намайг Отхон баяр цангаагаар боож алхад өгсөн. Эртээс үг авчирсан мэн лээ. Чи намайг алах гэж байна уу гэхэд чамайг алсан чи яадаг юм бэ гэсэн гихчлэн яриад. Дашка чи манайх руу очиод үзээд гэж гисэн. Би хариуд нь би чийч тэр очисны хэрэг юу байна гэж хэлээд утсаа тавьсан гэжээ. Лав жавын мэдүүлэг тэрээр мэдүүлэхтэй 1989 оны 12 дугаар сард найз Пунцаг гэдэг өвгөн манад ирж уулзаад 3 дугаар эмнэлэгт асрагч хийдэг нэг охин манад байдаг юм. Манахаас холдоод авах юм. Ажил нь танаатай ойр. Чи гэртээ байлгаач гэж гуйхаар нь зөвшөөрч бид хамт амьдарч байсан. Албан ёсны баталгаагүй боловч гэр бүл эр эмийн харилцаатай байсан. 1993 оны 11 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед Отхон баяр хонууд яваад орж ирсэн. Тэгтэн би уурлаж чи хаачаад ирв, хаана хоноод ирв гэж хэрэлдсэн.
Отгонбаяр намайг заамдаж аваад өшөглөх. Ер нь би зодтолцсон. Хөл рүү нүшгэлсэн зангаанаас зураа тавихгүй болохоор өөрийнх нь орон дээр 100 гараараа багалзуурыг нь батсан. Тэгтэл Отгонбаярын хоолой нь хягтнаад муухай дуураад амьсгалахаа байсан. Орон дээрээ шээс алдсан байсан. Тэгээд би өнгөрчлөө гэж мэдээд бааны өрөөнд өргөж оруулаад шалан дээр хөндлөн хэвтүүлж бааны өрөөний хэдснээс таслан нэг үзүүрийг талигаачийн хүзүүгээр оруулж нэг ороогоод үзүүрийг нь хүрхгүйгээр зангидж уйсан. Ингэснээр талигаач жорлонгийн амийг налаад хагас суугаа маягтай болсон. Өглөөний 9 цаг 45 минутын үед хаалгаа төгжилгүйгээр хаачгаад ажилдаа явсан. Хэрэгээ нуухын тулд ингэсэн юм хэмээн хулгасхийн иржээ. Гэмтэн хичнээн гэлбэлцэвч цагдаагийн байгууллагын ажилтнууд энэ хэргийг 10 хоногийн дотор илрүүлсэн юм. Энэ хэрэгт орчилсан мөрдөн байцаалт явуулж буй улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэргийн ахлах мөрдөн байцаагч Ахмад цогт баярын өчил. Хэргийн гол шалтгаан нь Эремийн хоорондын хардалт сэрдэлтээс болсон юм. Яллагдагч Лавжав, талигаач Отгонбаяр нар нь 4-5 жил нэг өрөө байранд амьдарч бэлгийн харьцаатай байсан. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хэн хэн нь хоорондоо нэлээд ширүүн харьцаатай хэрэлдэж зодтолдог байсан нь нотлогдсон. Энэ хооронд талигаач Отгонбаяр 2 ч удаа үр хөндүүлсэн байсан. Эцсийн эцэст талигаач 56 настай өвгөнтэй зуралтад байсны учир нь байр орон сууцны асуудал байсан болов уу гэж бодож байна. Ер нь энэ бол өнөөгийн нийгмийн байдалтай холбоотой асуудал л та. Сурвалжлагчийн өчил цагаахан өвөлтөй 28 жил залгсан танхилхан бүсгүйд эцэг нь болмоор цал буурал Лавжав гихшитгээд орох орон ойч хаяг түшиг тулах хөнгүү ядарсан бүсгүйг ихшээлдээ оруулж улмаар хардалт хар хорын сэтгэлтэй автан санаатаагаар амийг нь бүрлэгжээ. Хатуухан даваатай зах зээлийн өнөөгийн үед мөнгөгүй хүн бусдад амархан олзлогддог гэдэг. Хөөрхий бүсгүйн эцсийн хүсэл юу байв? Сайн хүнтэй учирч сайхан амьдрах. Орон байр ойч хаягтайсан бол өндөгшгөө өрөө орхиж уян малтарсан өвгнийд очих байсан гэж юу? Энэ бүхний цаана нийгмийн баталгаатай амьдрал, ялангуяа ганц бие өргөх толгойсон хүүхэдтэй эмэгтэйчүүд олширсан. Ороо бусгай өнөө үед тэдэнд нийгмийн зүгээс тавих анхаарал орхигдсоор байгааг бодвоштой. Өнөөдөр ээж аав гэж дуудах хүнгүй 7 настай ган зориггүй бүтэн өнжирч тоос тороод торойтол хоцорлоо. Цантайхан өвлийн жаварт шидэгдэж залхайнагинд гიშгэгдсэн болжмор шархтаа далавчаа шимширтэлж ирсээр сар нарны дундуур инэрэл горилон ангалзсан цагаан цасан бодровч үүр заах болоогүй байна.